17 дугаар жарны алтан унжлагт хэмээх гал дахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн 17 сум 91 багаас мал маллах арга туршлага хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж 37 малчин аймгийн авраг малчнаар шалгарлаа. Аймгийн авраг 37 малчны 2 нь манхан сумаас шалгарсан бөгөөд нэг нь Баянгол багийн малчин Машлагийн Батсүх юм а. Энэ жилээс эхлэн Монгол улсын засгийн газар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сайн малчид тариаланчдыг шалгаруулах журамд өөрчлөлт оруулан сайн малчин биш Улс аймгийн авраг малчин хэмээх цол олгохоор шийдвэрлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу аймгийн авраг малчны ингэрийн тууз, өргөмжлөлөн мөнгөн шагнал, аймгийн авраг малчны ингэрийн тэмдэг зэргийг малчин Батсүх түүнийг иргэе дэлгэр манарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга пүрэв гань дараахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан баяр хүргэсэн юм а. Сар шинийн босгон дээр манай Ховд аймгийн манхан сумын Баянгол багийн малчин Машлам Батсүх аймгийн авраг малчнаар тодорсон байгаа. Ингээд энэ хүндтэй сайхан шагналыг бид бүхэн одоо гардуулан өгье. Юунд төргөмжлөн хүндэт тийм Батсүх танд өвгд эцсийнхээ малч уламжлалыг өвлөн уянт мал сүргээ 5 төрлөөр нь өсгөж мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын үйлдвэр өгсө чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх болон нийгэмд оруулсан таны хувь нэмрийг өндөрөөр үнэлж, гал 30 жилийн авраг малчнаар шалгаруулж хүндэт төргөмжлөл үн өвхий зүйлээр шагнав. Амжилт бүхэн ариун аз жаргалаар дүүрэн байх болтугай Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга пүрэв гань аймгийн засаг дарга Гасан Нундаг гэсэн аврагын өргөмжлөлийг танд түүний өмнө гардуулж өгье. Мал сүргээ өсгөж, малын ашиг шим чанарыг сайжруулан нийгэмд оруулж хувь нэмрийг тань үнэлж аймгийн засаг даргын 2017 оны А54 дугаар захирамжаар аймгийн авраг малчин цол олгов. Ховд аймгийн засаг дарга Гасан Нундаг гэсэн үнэлэхтэй ингэрийн тэмдэг. За ингэрийн тэмдэг бол энэ жилээс бол гэр бүлийн хүнтэй одоо хамт олгогддог ийм жишгтэй болж байгаа. За ингээд аврагынхаа ингэрийн тэмдгийг гардуулж байна. За. Мөнгөн шагнал. За, авраг шагналын хэлбэр 300 мянган төгрөг. Малчин хүний хөдөлмөр бол одоо хамтын хөдөлмөр байдаг. Тийм учраас энэ дахиад жилийн босгон дээр аймгийн авраг малчин цол хүртсэн Батсүх аврагынхаа гэр бүл дэлгэрмаа ажилд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн хүндэт тэмдгээ шагналсан шагналыг гардуулж өгье. Мөн энэ үеэр аймгийн авраг малчин цол хүртсэн Машлагийн Батсүхэд манхан сумын удирдлагууд сумын засаг даргын өргөмжлөл дурсгалын зүйлийг хадгалууллаа. Ховд аймгийн манхан сумын Баянгол багийн малчин Машлагийн Батсүхийн хувьд 30 гаруй жил мал маллаж сүүлийн 5 жил сумандаа ямааныхаа тоо толгоогоор тэргүүлж байгаа нэгэн. Тэрээр 2011 онд сумын авраг малчнаар шалгарч байсан бөгөөд сүүлийн 4 жил дараалан 1000 гаруй толгой мал тоолуулж 1000-т малчнаар шалгарч байсан байна. Тэгвэл энэ сайхан амжилт ололтоо ахиулж аймагтаа үнэлүүлэн ийхүү алтан унжлагт хэмээх гал дахиа жилийн сар шинийн босгон дээр аймгийн авраг малчин цол хүртэж байна. Аав ээжийнхээ малч ухааныг залгамжлан залуу хойчтой үлгэрлэн ажиллаж байгаа энэ гэр бүл дээдсээс өвлсөн малчуудмаараа бахархаж сууна. Мал дагуул ам тосны гэдэг болохоор Эрдэнэт мал сүргийнхээ буян хишгийг хүртэн дутах зүйлгүй сайхан амьдарч өдөө зэрэгтэй амжилтанд хүрч явандаа хэмээн сэтгэл бахтан ярьж байна. За, маш их өндөр сэтгэлтэй байна. Аймгийн 1985 оноос өнөө хүртэл 32 жил мал малж байна. Тэгээд жинс тайрхуулаас харуулсан нуурын баруун хаяг хүртэл нутгалдаг. Зунд бол Монкархны урд зүг мөстийн ар тийшээгаа 150 орчим километр зусанд нүүдээ. Тэгээд энэ бит хоёрын өндөр юунд хүрсэн амжилт бол аав ээж минь буюу тэгээд нутгийн олон төмн ах дүүгийн түшгээр нутаг усны сайн сайхнаар л явж идэг хүрч энэ хань ижлийнхаа түшиг дулгууртай нийлүүлж
сумдаа бол нэг ямаагаар ер нь сүүлийн 5 жил баг толгой болж байгаа. 2013 оноос хойш 4 жил дараа л 1000 малчин болж байгаа. Сумдаа 1000 мал тоолж байгаа. Иймэрхүү амжилттай байна да. Би 90 оноос хойш ээж аваахаа хажууд мал малж байгаа. 93 онд ханилчтай болог ирвэл бид тэр цагаас хойш малад өдийг хүртэл амьдарч байгаа. 7 хүүхэд төрүүлж өсгсөн. Малынхаа буйнаар л өдийг хүртэл ахтуу олон төвнийтгэж толгороор сайхан амьдарч явна. Намайг төрүүлж өдий зэрэгтэй болгож сайхан харж хандаж төч сулгуур өгч яваа аав ээжтэй үнэхээр их баярлж байгаагаа энд хэлмээр байна. Малын буян ерөөсө дундардгүй. Бид нар малынхаа буйнаар сэтгэл хангалуун өөрийгөө ямар ч байсан болгоод бүтээгээд амьдарч чаддаг. Малын буян бол биднэрт маш их үр ашиг өгдөг. Ховд аймгийн Манхан сум 2016 оны мал тоолгоор 300 гаруй толгой мал тоолуулж малынхаа тоо толгоогоор аймагтаа тэргүүлжээ. Өвлийг өнтөө сайхан даван өрн хавартайгаа золгож одоо төл хүлээн авах хаврын их ажилдаа орж байна. За Манхан сум маань энэ 2016 оны эцэст 300 мянга 401 толгой мал тоолж Ховд аймагтаа малын толгоондоогоор тэргүүлсэн байгаа. Ингээд энэ хавар бол өвөл бол өнтөө сайхан орлоо. Одоо малчид бол хаврын мал төлөлтийнхаа бэлтгэл ажлыг 100 хангасан байна. Энэ жил манай сум маань 150 мянган мал төлнө. Төлийн бэлтгэлийг бол малчид хангасан байна. За манай сумаас аймгийн авраг малчнаар бол 2 малчин, Машлан Бацүх, Максрын Лавгсрын гэсэн 2 малчин, бас нэг улсын авраг тариаланч шалгарсан байна. 17 дугаар жарны алтан унжлагад тэмээхээ гал дахиад жилийн сар шинийн босгон дээр аймгийн авраг малчин цол хүртсэн дараагийн малчин бол Манхан сумын зэрэг голбаагийн малчин Максрын Лавгсрын юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд аймгийн авраг малчин цол хүртсэн Лавгсрын түүний гэргийн бадам цэцэг нарын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За ингээд дахиад жилийн маань босгон дээр манай Ховд аймгийн Манхан сумын зэрэг голбаагийн малчин Максрын Лавгсрын ах маань аймгийн аврах хэмээх хүндтэй алдар хүртсэн энэ шагналыг бид бүхэн гардуулах бэлэн болж байна. За ингээд аймгийн аврагын өргөмжлөлийг одоо уншиж сонирдуулж гардуулъя. За хүндэт өргөмжлөл. Хүндэт ийм Лавгсрын танд өвөг дээдсийнхээ малч уламжлалыг өвлөн буянт мал сүргээ 5 төрлөөр нь өсгөж мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын үйлдвэр угсаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх болон нийгэмд оруулсан таны хувь нэмрийг өндөрөөр үнэлж, гал бичин жилийн аймгийн авраг малчнаар шалгаруулж, хүндэт өргөмжлөл үн өвхий зүйлээр шагнав, амжилт бүтээл ариун аз жаргалаар дүүрэн эрүүл өнх байхыг өрөөй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд засаг дарга Галсан Номбог гэсэн аврагын өргөмжлөлийг таахан гардуулъя. За аймгийн авраг малчны тэнгэрийн тэмдгийг гардуулж үнэлэхийг одоо уншиж сонирдуулъя. Заавал үнэлэх хүндэт Лавгсрын таныг мал сүргэн өсгөж, малын ашиг шин чанарыг сайжруулан нийгэмд оруулж буй хувийн өргөлтөд үнэлж, аймгийн засаг даргын 2017 оны 54-р захирамжаар аймгийн авраг малчин цолоолгов, аймгийн засаг дарга Галсан Номбог гэсэн зөвлөх байна. За энэ жил бол гэрүүлийн 2 малчин хоёуланд нь одоо өнгөрийн тэмдэг олгодог болсон юм. Шийдвэр гарсан. Арбан нэмэх мэд. За баяр хүргэе. Бууз. Шатсан биш үү? Жоохон юм. Сатанаас нь болох. За болоог бай. Ажлын шагналаа. За энэ манай одоо шагнал гардуулахаар гэж ажлын хэсэг хамт олонны гарын билүү. аймгийн авраг малчин болсон явдалд нь бас танай гэр бол болно.
энд энэ баярыг хуваалцсан ирж байгаа нийт ахын дүүс нутгийн олон та бүхэндээ бас амьдрал ахуйд нас жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Тэгээд хүндэт өргөмжлөх хадгалуулъя. Аймгийн авраг малчин лавг сүрэн өнгөрсөн 2016 онд 1200 гаруй толгой мал тоолуулжээ. Мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж малын үйлдвэр угсааг сайжруулах, сум орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх тал дээр ихээхэн санаачлаг гарган ажиллаж ирсэн малчуудам мал маллах арга туршилгаараа нутаг усандаа хөндлөгдөн сууна. Тэрээр 8 дугаар ангиа төгсөж илгээлт өвөрлөн малчин болсноос хойш өдгөө 20 гаруй жил мал маллаж байгаа юм. Түүний аав нь улсын чанарын авраг малчин болж байжээ. Аав ээжийнхээ мал маллах арга ухааныг өвлөж өнөөдөр хөдөлмөрөө өнлүүлэн ийхүү алдар цулгуурдсандээ баяртай байна. 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтэр гараад тэгээд 92 онд эхнэр хүүхэд аваад тэрнээс хойш одоо 25 жилдээ мал малж. Тэгээд 2007 онд аймгийн алдар төвөөс болоод 2011 онд сумын авраг малчин болоод тэгээ 2017-д аймгийн алдар төвөөс болоод одоо энэ жилигээд аймгийн авраг малчин болсоо бас баяртай байна. Тэгээ манай мал болохоор 5 төрөл дээр нь өссөн. 1200 оруу мал. Ингээ 5 төрөл дээр нь тамиад өвхөр бүх төрлөөр нь өсгдсөн байна. Тэгээд энэ жаргаланд нутагта жаргалантд үйлзээд энэ алтан дийлэн өндөд нутгалдаг дөрөв архинад өнд байдаг гоё газрууд цуслан тавтын дунд ус мэсттэй залгаа нутгалдаг. Тэр манай аав ээж хоёр аав сусын чанарын авраг малчин юм ба. Ээж ардын хурлын депутат болж байсан. Тэгэхээр одоо тэр хоёрын зааж сургасан үг хэлээр л одоо хүн болж ерөнж төрөнж давгааг хөхт аваа тэгэл дөрөв хөхтөө тэгэл нутагтаа сайхан амьдарч байна. 92 онд одоо би тэр айлгэрүүлж одоо түүнээс хойш мал үргэлж мал дээр мал малж байгаа. Одоо тэгээд энэ аймгийн авраг болсон одоо энэ манай нутаг усын байгаль дэлхийн нэг ач хавьяал одоо гарч байгаа юм. Тий. Одоо юунийг дамжуулаад энэ сар нутаг усныхын энэ ах トゥ хамаатан садан мөгдөнд сар шинийн мэндийг дэвшүүлье. Малыг залхуурлага өглөөртөөс бол орон унтал маллаад байх юм бол хүн амжилтанд хүрнэ гэдэл. Араас одоо олон төрлийн олон залуу малчтар дагуулж булган зүйлтэй холтгол гэж одоо хэлье. За тэгээд одоо нийт Ховд аймаг болон Манхан сум зэрэг гол болон тэгээд одоо энэ бүх баг баргээд сумууд ах トゥ амд найз тэгээд одоо 86 оны төгсөлт манай төгсөлт найз нэгт наадыг таньдаг үздэг хүн болгонд одоо бүгдэнд нь сар шиндээ сайхан шинэлээр аль гэж хэлье. Аймгийн авраг малчин цол хүртсэн Манхан сумын зэрэг голбаагийн малчин Магсрын лавг сүрэн сумандаа төдийгүй аймагтай нэртэй уяач дэнийгэ. Тэрээр 2007 онд аймгийн алдарт уяач 2011 онд сумын сайн малчин цол хүртэж байсан бол 6 жилийн дараа аймгийн авраг малчин цол хүртэж байна. Ажилч хичээнгүй малч ухаан арга туршлагаараа амжилтаа ахиулж аав ээж ах トゥ төрөл төрөсөд нутаг усныхныгаа баярлуулж суугаа аймгийн авраг малчин лавг сүрэнгийн гэр бүлд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан оюун хүү сайн сайхныг бэлэгдэн ерөөлөө өглөө.